Тэд 25 жилийн хорих ял эдлэнэ. Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн тоо эрс өсч түүний үйлдэл шинж байдал урд урдынхаас харгас эрцхий шинжтэй болж байгаагаас эрүүгийн хуульд зохих өөрчлөлт оруулсан билээ. Ард олны нэг хэсэг нь хууль маань зөөлөн учраас гэмт хэрэгтнүүд гаарч байна гэж үзэж байхад нөгөө хэсэг нь хуульч зөөлдөөгүй харин ял шийтгэлийг тохируулж чадахгүй байна гэж янз бүрээр дүгнжирлээ. Хуульчдын маань санал бодолч өөрөөр ямар ч гэсэн нийгмийн хөгжлийн чиг хандлага цаг үетэйгээ зохицуулан хуулиндаа засвар өөрчлөлт хийж түүний дагуу гэмт хэрэг үйлдэгчдийг яллан шийтгэж байна. Онц аюултай гэмт хэрэг үйлдсэн хүнд цаазаар авах эсвэл 15 жил хорих ял оноодог байсан бол 1980 оны сүүлчээс хорих ялын дээд хугацааг 20 жил болгов. 3 жилийн дараа 25 жил болж нэмэгдэв. Хамгийн сүүлчийн өөрчлөлтөөр хугацаагүй хорих ял оноохоор шийдсэн. 25 жилийн хорих ял авсан хэрэгтэн саяхан болтол гараагүй байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар 2 хүн 25 жилийн хорих ялаар шийдгүүлж ирээд байна. Ямар хэрэг үйлдэв тэд? Би хайртай хүнийхээ амийг хохироочлоо. Жавцан авахтай цэвэнд орж хэмээх 35 та залуу шүүх хурал дээр өгсөн мэдүүлэгтээ инхүү өгүүлсэн байхыг түүний хувийн эрхтэй танилцж байхдаа уншаад зэвүүцэл төрөв. Үүний учрыг хойно өгүүлье. Бүсгүй 20 настай та цэвэнд орчтой гэр бүл болж 2 хүү төрүүлж өгсөн ажээ. Тэр хоёр нэг гэрт орсноос хойш их ч удалгүй муудалцсан бие биендээ гоморхох болжээ. Амьдралд санал бодол зүрх түнээс болж ам мөрийнх явдал эрэм хоёрын хооронд гарахыг алийг тэргэхүү. Аахар шахар юмнаас олонтоо муудалцаж цэвэнд орж ихнэрээ цөөнгөө удаа зоджээ. Ийхүү хэдэн жилийн өмнөөс энэ нэгэн гэр бүлийнхний дунд ан цав гарав. Энэ нь уламдаа амжирсаар эхнэр нөхөр хоёр салхтаа хүрч 1992 онд гэрэлтэй цуцлуулсан байна. Гэвч 1993 оны 6 дугаар сар хүртэл хамт байжээ. Түүнээс хойш гол төлөв аавында байх болжээ. Хүүхдүүд нь аав дээр байсан учраас үе үе тэдэн дээрээ очино, заримдаа аваад харина. 1993 оны 9 дугаар сарын 24-нд хамт ажилдаг нөхдүүдтэйгээ нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж 2 хүүдэрээ халан цухан очсон байна. Тэр орой юу болсныг цэвэнд орж шүүх хурал дээр хэлэхдээ орой 21 цагийн үед гэртээ ирэхэд 2 хүү гадаа дугуйгаа төрчихсөн, хуйлжсан байхад нь яасан бэ гэж асуухад ээж согтуу ирээд үүдэд үгтсэн хаалга онгоохгүй байна гэв. Хүнтэй байна гэж бодоод уур хүрсэн. Хаалга онгоолгоод орвол унтаж байв. Би тамхинд явж ирчгээд сэрэж. Чи арх уучгаад хүүхэд хоолгүй гэтэл салчихсан чамд хамаагүй битгий хууц гэснээс болж хэсэг маргалдсан. Би явлаа дахин ирэхгүйгээд ухас хийхтэн түлхтэл диван мөргөд унссан. Тэгтэн гэрийн шахаа авч гар хонх хөл рүү 10 удаа цогсон. Архийг нь гаргах гэж хүтэн усаар шүрссэн. Үүний өмнө тамхинд яваад ирэхэд би чамд хамаагүй гэгтэн гомдож ууралсандаа шилэн хүзүүнээс нь барьж ванны өрөөнд оруулж цээж рүү цогсон. Тонгоохт нь нуруу нь 3 удаа цогсон. Тэгээд ваннд оруулж хүтэн ус гоожуулж нилээд сүрчсэн. Шөнөөр олж ганцаараа унтсан. Шүн дунд сэрээд дуудахад сэрэхгүй байсан. Ухаан алдаж гэж бодоод хүүхдүүдээс сэрэж эмч дуудсан. Түргэний эмчирээд өнгөрчихсөн байна гэсэн. Миний түргэн зангаас ийм юм боллоо. Би юм уу ан гэхдээ түргэн дуудаагүй нь миний буруу. Би хайр түүнийхээ амь насыг хохироож 2 хүүхдээ өнчрүүллээ. Аав ээжийг нь хагцалд учрууллаа гэж өчжээ. Хохирогчийн их охин минь 20 настай энэ хүнтэй суусан. Сүүлдээ байнга зоддог болсон. Зодуулаад гэртээ ирэхэд нь араас нь согтуу ирж хэрүүл хийдэг байсан. Нэг удаа за эгч минь охиноо аав гэж ирсэн. Мортин амнаар хүртэл зоддог байсан. 1992 оны ихээр дахиад зодохгүй гэсэн бичиг хүртэл хийж өгч байсан нь алга болж өргөдөжээ. Охин минь энэ хүнд зодуулж сэтгэлийн шаналлд орсноос арх удаг болсон болов. 29 настай охиноос хагдсан их би туйлын их гомдолтой байна гэжээ. Мөнхөд 8 настай. Дүү бит хоёрыг гэртээ ороход аав ээжийг таавчгараа нуруу толгой хөлн дээр нь цохоод байсан. Мөнх оч 6 настай. Ээжийг аав гараараа зогсон чинь өрөөний донд хевсэн дээр унсан. Тэгээд аав гидсэн дээр нь гიშгсэн. Хүтэн усанд оруулсан. Ээжийг юу гэж дуурайд байгаа юм бэ гэд унтж байхад нь зодоод байсан. Шүүх эмнэлгийн актанд
Илэг язарч хэвлийн өндийн дотуур цус алдалт болсноос хурц цус багталт болж нас орсжээ гэж тогтоожээ. Ийхүү аавын ээжийн хайртай охин алга 2 хүүгийн их эгэл нэгэн Монгол бүсгүй хүүхдүүдийнхээ эцэг салсан нөхрийн гарт амнасаа алджээ. Хайртай хайрлаж байсан гэдгийг цэвэнд орж шүүх хурал дээр хідэнтэй давтсан байх юм. Тэр үедээ цэвэнд орж ирүүл байсан гэсэн. Оог зодоод усаар шүршээд дахин зодоод мөнчиг тарчлаажтэй. Хайртай хүнээ тарчлаан зовоож тэрч бүхэл хэсэглэн идэж байж сэтгэл нь хандаг аратан мэт авиралдаг хүмүүс харь орнуудад байдгийг хэвлэлээс уншаад зэвүүцхийн зэрэгцээ манад ийм аимшигт зүйл байдаггүйд нь олзуурхаж байсансан. Гэтэл хамт амьдрахад хэцүү болж гэрэлтэй цуслуулчихсан бол хардад сэрдэх нь утгагүй зүйл. Нэгэнт л салгаар шийдсэн бол өөгч биш булчирхаач биш гэгчээр хоёрын хооронд 3-ын дунд байхын хэрэггүй гэдгийг энэ хэрэг харуулж байна. Сэтгэл зовоосон зүйлийн нэг бол өнчин хоцорсон 2 хүүхдийн хувь тавилан юм. Талигачин эцэг их зэнараа хүмүүжүүлэхээр авсан амьдралын жамаар тэд өсч өндийн ээжигээ зодуулаад амнасаа алдсныг нүдэрээ харж байсан тэр бяцхан өрсийн сэтгэл оюунд ямар улмөр үлдэж хоцорсон бол. Цэвэнд орж 1959 онд төрсөн 1980 онд эрүүгийн хуулийн 169-ийн вэгээр 1 жилийн хорих ялгаар шийдэгдэж байсан хэрэг үлдэх үедээ Улаанбаатар хотод цахилгаан шугам сүлжээнд ажиллаж байжээ. Улаанбаатар хотын шүүх төвөнд эрүүгийн хуулийн 83 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн Е зааснаар 25 жил хорих ял оноож үүний 2 жилийг Гянданд үлдэх 23 жилийг чанга тэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр ялжээ. Анх танхаагаар удаан өмч ашиглалт танхаагаар эцэст нь хулгай ба хүн амны хэрэгээр зундуу огтой Базар 12 жилийн хугацаанд 3 дахь удаа шоронд оржээ. Тун харамсалтай. Эдгөө 28 настай тэрээр анх 1982 онд эрүүгийн хуулийн 168-ийн Б-гээр 2 жил, 1984 онд 63-ийн Б, 169-ийн Б-гээр 4 жил, 1994 онд эрүүгийн хуулийн 123-ийн 3 дугаар, 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Е зааснаар 25 жилийн хорих ялаар шийдэгдэжээ. 1993 оны 100 тэр нэгэн өдөр урд нь хамт хилэндээс алхан арилжаа 8 хийж аваад танилцсан Д-тэй тааралджээ. Тэр хоёр уулзсных гээд нэг шил архи авч уугаад энэ тэрийг ярилцсаар хорооллын зах дээр очисон байна. Ярилцж байхдаа Дэг ихээхэн мөнгөтэй яваг мэджээ. Зах дээр очиод хүн хүлээх зураа Д цүнхээ базарт бариулчаад хуушуур авахаар ойрхон байсан үүргийн худалдаач нар очижээ. Энэ хооронд Базар цүнхийг нь онгойлгон санд боотолтой мөнгийг нь авч өртөлцсөнийг Д мэдсэнгүй. Тэр хоёр удалгүй салж явцгаажээ. Хөнгүү газар очиж боотолтойг задлж үзэхэд 10,770 юань, 500 Америк доллар, 5,000 Ираны динар гарчээ. Базар үүний заримыг хүн татгалуулж, заримыг нь зээлдүүлж, их л биелэгчүү загнан тэр шөндөө харсангүй. Маргааш нь гэртээ ирэхэд Д хүлээж байв. Танил хоёр тун таагүй уулзцаачээ. Базар авсан мөнгийг нь эргүүлж өгөхөөр болов. Базар нэлээд хэдэн хоног хөөцөлдөж хадгалуулсан зээлдүүлсэн мөнгөнийхөө заримыг авч Д-д буцааж өгсөн байна. Харин $500 төлөөгүй ажээ. Ягаад ч юм Д энэ тухай цагдаагийн байгууллагад мэддэггүй байна. Ингэсээр байтал 8 дугаар сард гарчээ. Базар хүнсний зах дээр Д нэгэн найзынхаа хамт явж байхдаа тааралдаж гурвал архи ухаар Базарх руу явжээ. Базар гэртээ ирээд сервантнаас архи авахдаа утга авч халаасандаа хийснийг тэр хоёрын хинч анзаараагүй ажээ. Архиндаа согтсон тэд нөгөө л мөнгөний асуудлаас олж маргалдаж бие биенээ заамталцсан гэрээс гарах үедээ Дэг гутгалжээ. Шүүх хурал дээр Базар түүнийг дарамтлаад байхаар нь санаатаагаар алснаа хүлээжээ. Совдог, шунхай сэтгэлгээгч хүний амьд хүртэл хүргэдэг ажээ.